Би яг унтахынхаа өмнө нэг өдөр гинт охин болчвол яах вэ гэж бодоод унтсан. Тэгээс ирсэн чинь богоонд нэг охин болцсон ирдیں۔ Тэгсэн намайг нэг учир битүүлэг 3 баачка даагаад идэв та. Би бүр гайхаал. Юу болоод байгааг ойлгохгүй наагур цагаар явсан чинь нүл цус нүүж баахан сүрс ивдэрсэн зүйлс. Гайхаад яваад байсан дэлхий зомбид дарагдаж сүрсэн байгаад би охин болцсон байдیں۔ Да. Яг ийм цагаар миний хүсэл биелэн гэдэг амар тэнэг байгаа байхгүй. Би зөндөө зомбитэй кино үзчихсэн болохоор сандарч төгдөлгүй энэ аимшигын газраас цухтахаар өөр ажиллагаатай богоо болохоор явсан юм да. Явах гэсэн баахан зомбид тэгснээр зөндөө түчтэй хаалганууд замд садаа болоо. Нөгөө талд гарахын тулд хаалгыг онгойлгох зөндөө хичээгээд байсан чинь энэ балаа юмнууд туслахгүй зогсоод идэм да. Эмхтэй ч туслахгүй үнэн мэдрэмжгүй төмснүүд. Би тэгээд энэ балаа банд нарын тусламжийг хүлээхгүй өөртөө л найдад алалцсан да. Ингээл бич яста баахан алган нүнэгээл энэ 3 төмсөг өстө дагуулаад зомби нартай алцаал явж үгдэм багаас тээ. Энэхийн зомби нар үнэхээр ухаантай зомбинууд байсан. Би дээрээ давхралтаа л надад дайрна гэж бас юу байсан. Би бүр ёстой чихмэл мэхмэл цүнхэлцэн байж бүр энэ 3-аас амар бодолцож байгаа юм чи. Ёстой нэг тийшээ тархитаал, нэг тийшээ one tap-лаад бүр дуусгаж өгч байгаа юм чи. Ёстой халаад ахт чинь нэх ёстой хаалганууд нь бүр дуусгүй чааваас. Баахан хаалганууд нээж явсан сүултээ цооштой хаалгануудтай болцсон биш. Угцсан үний хувцас бийг нь ухаал, хаалган онгойлгоол үнэн паналт юм болж байгаа. Зөндөө зодолтой бол буудалцаал эцэст нь хүрэх газраа иртэл бүр хүн амын 60% нь бид нар руу дайрч байгаа юм да. Хаанаасаа ийм их зомби ирээд байд юм. Би бүр дахин төрсөн биш амьдрах заяаг болцсон төрж идэг ш. Зөндөө буудалцны эцэст арай гэж бооно зомбид эвдлүүлэлгүй амьд үлдвэ. Бүх юм сайхан боллоо гээл нүдэ нэгээс ирсэн энэ бүхэн зүүд байсан байт юм да.